Сайн байцгаана уу, гадаад мэдээ танилцуулъя. Сир улсад хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал үүссэн байна. За 4 хоногийн хугацаанд аюулгүй байдлын хүчнийхэн болвол шашны цөөнх болох Аливатидын эсрэг хүчирхийлэл үйлдсэн. За үүний улмаас бол 1000 гаруй энгийн номхон иргэд амнасаа алдсан гэдгийг хүний нэрхийн байгууллагууд онцолж байна. За Сир улсад үйлдсэн энэ хүн нөхцөл байдал нь тус улсыг олон жилийн туршид дарангуйлан удирдах байсан Башар ал-Асадыг засгийн эрхээс бол түлхэн унгааснаас хойш үүссэн хамгийн том цус урсгасан үйл явдал болсон гэдгийг бол хүний эрхийн байгууллагууд онцолж байгаа юм байна. За энэ үйл явдалтай холбогдуулан Сир улсын одоогийн удирдагч Ахмед Аль-Шара бол энэ нөхцөл байдал буруутай этгээдүүдийг бол шийтгэж зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэдгийг олон нийтийн өмнө амлан мэдгдсэн байна. За амин өргөцсөний дунд бол олон зуун Алавит шашинтай энгийн иргэд багтаж байгаа бөгөөд Сирийн хүний эрхийн ажиглагчдын мэдээснээр аюулгүй байдлын хүчин болон ийм шашны цөөнхүүдийн хооронд ийм жижиг хэмжээний мөргөлдөн үүссэн. За харин пүрэв гарагт бол их баригчид эрг орчмын бүс нутагт байгаа энэ шашны цөөнхүүдийг тэй холбоотой хүмүүсийн эсрэг бол дайралт хийсэн. За ингээд бол улмаар хүчирхийлэл улам ширүүлсэн. Ингээд исламын шашны шашин хоорондын мөргөлдөө үүссэн. За одоогийн тус усыг тэргүүлж байгаа хүмүүс бол сүннит шашны урсгалын тэргүүн бол засгийн газрыг удирдах байгаа. За Асадын хувьд бол Алавит шашинтай ийм хүн байсан. За түүний хувьд бол энэ шашин хооронд тухайн үед түүнийг засгийн эрхэнд байхад бол Алавитууд тус усыг ерөнхийдөө засгийг нь бол хянсан ийм байдалтай байсан. Ийм учраас бол энэ Асадын дэглэмийн үлдэгдэл болсон хүмүүстэй холбогдуулан энэ тухайн хүчирхийллийг үйлдсэн байх магадaltaй гэж үзэж байгаа юм байна. За Бям гаригийн үдээс хойш бол Алавитчуудын амьдардаг хот тосгонд бол шашны хэлмэтүүлэлт бол болсон. За үүнд бол энгийн олон мянган хүн бол амь насаа алдсан байна. За энэ зөрчил мөргөлдөөнтэй холбоотой мэдээлэл судалгаа хийдэг Британи төвтэй Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага Ням гаригийн оройн байдлаар засгийн газрын хүчин болон тэдэнтэй эвсэн дайчдын эсрэг хариу цохилтын улмаас бол нийтдээ 973 хүн амь насаа алдсан. За мөн Алавитуудын зэвсэгт бүлэглэлийн 250 гаруй орчим дайчин амь насаа алдсан. За засгийн газрын аюулгүй байдлын хүчнээс бол 230 гаруй хүн мөн амь насаа алдсан. Ийм аимшигт хүчирхийлэл бол болсон юм байна. За Алавит урсгалыг шүтдэг хүмүүс бол Сирийн сүннит шашинтнуудын дараа ордог хоёр том шашны хоёр дахь том бүлэглэл юм байна. За тэдний шүшрэг бишрэг бол ерөнхийдөө бол шиитийн урсгалтай их төстэй ийм урсгалыг баримталдаг. За баг зэрэг бол ийм зөрүүтэй юм байна. За Башар Асадын тэргүүлсэн дэглэмийн хувьд бол гол Алавитууд айран болон аюулгүй байдлын хүчинд бол нэлээд байрсан ийм байдалтай юм байна. За энэ гэр бүлийн хувьд бол тус усыг 50 гаруй жилийн туршид бол удирдан дарангуулж байсан. За энэ үед бол хоёр дахь тэр энэ том Алавитчууд бол гол үүргийг гүйцэтгэсэн юм байна. За харин 2011 оноос эхлээд бол Асадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан улс орон даяар бол өрнсөн. За үүний дараагаас бол улс орны хувьд бол иргэний дайнд автсан байгаа. За энэ бол исламын сүннит урсгалыг дэмжигч босгочдын бүлгүүд шиит исламист урсгалт Иран, Ливийн шашинт Хизбалла болон бусад дэмжлэгтэй Асадын дэглэмийг түлхэн унгаахаар бол оролцсон. Ингээд бол одоогийн Сирийг удирдах байгаа Ахмед Аль-Шарагийн бүлэглэл бол Асадын дэглэмийг түлхэн унгаасан үйл явдал бол өнгөрсөн онд бол болсон. За үүний дараагаас бол шинэ засгийн газар бол байгуулагдсан. За үүндээ бол эвлэрлийг хангана, улс орон даяар бол нэгдлийг хангана, аль нэгэн шашныг бол тэргүүн тавихгүй ийм засагийг бүрдүүлнэ гэж амлаж байсан боловч бодит байдал дээр тухайн амлалтандаа хүрсэнгүй. За ингээд үүнд нь бол шашны цөөнхүүд өртсөн ийм хүчирхийлэл бол Сир улсад болж өнгөрсөн байна.